Хүнд 3 төрлийн аз байдаг. Хүнд 3 төрлийн аз байдаг. 1. Тэнгэрийн аз. Тэнгэрээс заяасан хувь шиг. 2. Газрын аз. Төрхөөс заяасан авьяас. 3. Хүний аз. Сайн хүмүүнтэй уулзрах аз завшаан буюу хүний хувь хишгтэй хүн. Энэ дундаас хүн өөрөө өөрчлөх боломжтой нь хүний аз буюу хүний хувь шиг юм аа. Хүнд 3 төрлийн аз завшаан байдаг бөгөөд тэр нь тэнгэрийн аз, газрын аз, хүний аз юм аа. Тэнгэрийн аз нь тэнгэрээс заяасан хувь шиг учраас өөрийн эцэгхийг хинээр сонгох, эрэгтэй эмэгтэй ямар хүстэй болж төрхөө сонгож солих боломжгүй гэсэн үг ээ. Газрын аз нь төрхөөс заяасан авьяасыг хэлнэ. Зураг зурах, жүжиглэх, дуулах зэрэг төрхөөс заяасан газрын хувь шиг юм аа. Хүний аз гэдэг нь сайн хүнтэй уулзрах хувь шиг билээ. Амьдралдаа ямар хүнтэй уулзаж байна? Тэр хүн миний амьдралд тус нэмэр болсон уу? Үгүй юу гэдгээр тухайн хүний аз тодорхойлогдно. Хэдийгээр тэнгэрийн аз ба газрын азтай төрлөөч сүүлийн хүний аз байхгүй бол амьдрал хэцүү болно. Хүний азыг өөрийн хүчээр өөрчилж болдог. Хүний азыг илүү сайн сайхан зол завшаантай болгохын тулд тэнгэрийн аз болон газрын азуугаас боллоо гэж гомдлож болохгүй. Эцэгхээс боллоо, энэ эрен үеэс боллоо, энэ ажлаас боллоо гэж шалтгааллах аваас шийдэгдэх зүйл үгүй. Эцэг эх болон амьдарч буй эрен үеэ муулж гомдлол өөрийн үнцийг үгүйсгэж байна гэсэн үг ээ. Магадгүй эрен үе ба эцэгхэд ямар нэгэн асуудал байлаач эдгээрээс боллоо гэж шалтгаалж гомдлохгүйгээр түүнийг сайн зөв рүү чиглүүлэн өөрчлөх нь чухал юм аа. Өөрийн ажилдаг албан газраа муулж, гомдолж, хараан зүгтэг хүн сайн явна гэж байхгүй. Ямар нэгэн зүйлээс боллоо гэж шалтгаалж эхэлвэл хувь шиг ирэхэ болдог. Нүүрэндээ гомдол дүүрэн уруу царайтай явдаг хүнд хувь шиг ирээд буцаад явчихдаг. Хагцах хоромдооч анх уулзаж байсан үеийн сэтгэлийг мартаагүй бол тэр хүн улам сайн сайхан хүний аз завшаантай учирдаг. Хүний аз хувь шигээр амьдралаа өөрчилж хичнээн хэцүү байлаач анхны сэтгэлээрээ төгсгөлийн учгаа зангидаж чадхаваас улам сайн сайхан хүмүүстэй уулзрах хувь тавилан тохиох нь гарцаагүй.